Боловсрол судлалын магистрийн хөтөлбөрийн анхны төгсөгчид диплом, ингэрийн тэмдэглээ гардан авлаа. Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль хамтран хэрэгжүүлсэн боловсрол судлалын магистрийн хөтөлбөрт суралцсан анхны төгсөгчдөд диплом, ингэрийн тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Монгол Улсын боловсролын их сургууль зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд дотоод хэргийн их сургуулийн захирал доктор профессор Цагдаагийн хурандаа Батбаатар, захиргааны удирдлагын газрын дарга Цагдаагийн хурандаа Эрдэнэ Бат болон төгсөгчдийн төлөөлөл оролцсон юм. Бид нар бол Монгол Улсын боловсролын их сургууль, дотоод хэргийн их сургуулийн хамтарсан боловсрол судлалын магистрийн хөтөлбөрт одоо 2 жил сурж төгслөө. За тэгээд ерөнхийдөө бол энэ хөтөлбөр маань бусад одоо хөтөлбөрөөс гол ялгагдах онцлог бол хууль сахиулахын салбарын боловсрол судлалын чиглэлээр дагнсан юм мэдлэгтэй туршлагатай, хандлагатай болж төлөвшөж одоо төгсөж байгаа нь бол маш онцлог. За тэгээд бид нарыг бас яг энэ хөтөлбөрийг төгсгöd энэ хөтөлбөрт суралцаж төгсгöd бол дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын боловсролын их сургууль, боловсрол судлалын сургууль, за мөн одоо дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд, за багшийн хөгжлийн төв болон одоо бүрэлдэхүүн сургуулиудад бол талархснаа илэрхийлж байна. За миний магистрийн сонгосон сэдв бол гардан талааны сургалтыг боловсронгуй болгох арга замыг судалсан гэдэг сэдвээ хийж судалгааныхаа ажлыг хийж хамгаалсан байгаа. Бид бүхэнд одоо энэ тус хөтөлбөрт суралцах боломж олгож өгсөн дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд болон боловсролын их сургуулийн удирдлагууд одоо бид бүхнийг одоо өдий хүртэл бас удирдан чиглүүлж ажиллаж исэн одоо боловсролын арга зүйн тэнхимийн багш нартаа одоо талархаж байгаагаа илэрхийлье. Хоёр сургууль 2018 онд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулан хууль сахиулах салбарын боловсрол судлалыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээг байгуулан ажилласнаар энэхүү анхны төгсөгчид диплом, ингэрийн тэмдэглээ гардан авлаа. Энэ үеэр дотоод хэргийн их сургуулийн захирал доктор профессор Цагдаагийн хурандаа Батбаатар боловсрол судлалын магистрийн зэрэг хүрсэн төгсөгчдөд баяр хүргэж, хоёр сургуулийн анхны хамтарсан хөтөлбөрт хамрагдан суралцаж, дээд боловсролын шинжилэл, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хууль сахиулах салбарын боловсролыг хөгжүүлэх мэргэжсэн багш, сургууль хүмүүжүүлэгч болон төгсөж байгаад баяртай байна гэж хэлсэн юм. Мөн сургалтыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын боловсролын их сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нарт хамт олонныхоо өмнөөс болон хувьяасаа талархал илэрхийллээ.